25 дахь жилдээ зохион байгуулагдсан Хөвсгөл далайн мөсний баяр өнөөдөр өндөрлөж байна. За энэ жилээс эхлэн баярын талбайд анхудаа хүүхэд хамгааллын гэр ажиллаулжээ. 2 өдрийн хугацаанд тус гэрээр 200 гаруй хүүхэд 120 гаруй иргэн үйлчлүүлсэн байна. За мөн төхөөрсөн 3 хүүхдийг хамгаалтад авч ар гэрийнхэнд нь хүлээлт өгчээ. Тэгэхээр мөсний баярын талбай дээр бол хэдхэн ширхэг гэрийг бол барьсан байгаа. За тэр дундаа нэг гэр бол анхаарал татна. За энэ бол хүүхэд хамгааллын гэр байгаа. Тэгэхээр мөсний баяр тэмдэглэж байгаа энэ цаг үед бол гадаа бол маш хүйтэн байгаа учраас за хүүхэд багчуулмаа төдийгүй томчууд ч гэсэн маш их даарах за хэдийгээр сонирхлын арга хэмжээнүүдэд оролцоод явж байгаа ч гэсэн за удаан гадаа байхад бол жиндэх юм асуудал үүсэж байгаа. За харин энэхүү гэр ажилласнараа хүүхдүүд маань даарсан үедээ за магадгүй ямар нэгэн тусламж шаардлагатай үедээ бол ороод үйлчлүүлэхэд нээлттэй огтож авахаараа онцлог юм байна. Энэ хүүгээ ингээд дулаарчинд биеийн чидэг нь гаргаад тэгээд ингээд спампагаа солиод нэмэлтүүдээ уугаад тэгээд гарч байгаа нь байгаагүй тавтахтай байна. Тэгээд сая өнөөдрийн хувьд бол нэг хоошоо юуны ууланд ороод ирсэн. Хүслээ хаданд очиод ирсэн. Тэнд маш гоё бүтээн байгуулалт хийгдсэн байна. Төсөөлөөгүй за машиндаа хуурайландаа гэж машиндаа бэлтгэл хийгээл ирсэн ерөнхийдөө тэгэл нэг пара тавьж байгаа л хуурайлдаг. Тэгээд өчигдөр явж байгаа тарин хүүхд хамгаалтын гэр байгаагээ ирээд солиос өнөөдөр бас яг солихгүй л ирээлэж байна. Мөсний баярыг чи ихдэх удаа үзэж байна. 4 дахь жилдээ. Өмнөх жилүүдэд ийм хүүхд хамгааллын ингээд орох дулаан гэр юу байсан байгаагүй бас. Тэгээд энэ удаа энэ жилээс эхлээд ингээд байгаад баяртай байна. Өчигдөр ирсэн үү? Ирсэн. Өчигдөр хэд хэр их даарсан? Энэ гэртээ хэр идүүд орж ирсэн? Энэ гэртээ одоо яг анх удаа орж ирж чинь тэрний уул нь харсан. Тэгээ орж ирээгүй. Орж ирсэн чи ямар вэ? Гоё л сайхан өгтөж явал халуухын барьдайлал дулаац чинь. Тий. Энэ жилийн хувьд энэ гэр нь амар онцлогтой. Хүүхэд орж ирээд дулаацах гэж орж ирэхдээ халуун уух юм өгөөд гоё. Мэдээж бага насны хүүхдүүд маань бол хөтөвч тавьсан бие засуулж гин. За тэнд хүүхдээ хуурайлах хэсэг байна. Ингээ манайх бол ингээ ээж бүрэн үйл ажиллагааг үзүүлж байгаа. За мөн мөсний баярын үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс болон дээрээс нь тоглоомуудад хүүхдийн эрхийн улсын байцаагчийн хяналтыг тавьж хүүхдийн эрхийг хангаан ажиллаж байгаа. За мөн манай гэрт болохоор чинь эрүүл мэндийн ажилчид хатгал тулцны эрүүл мэндийн ажилчид хамтран ажиллаад анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээгээ мөн үзүүлж байгаа. Ингээд энэ гэрт ингээд ээж бүрэн хүүхдийн эрхийг хангах гэр бүлийн сайн сайхны төлөө үйлчилгээ маань явагдаж байна.